Миний би Нямлгэр огт Амгаланбаатар. Намайг Буян Тогтох гэдэг. Би анх 2012 оны 7 сарын 9-нд 2012 оны 3 сард анх удаа нөгөө Совилгын сургууль дээр оюутан байхдаа цусаа бэрхэлж исэн. нийт 78 удаа өгж 200 гаруй хүний аим аварж одоогоор хүрэлт донорын болж сангалсан байгаа. Цус болон цусны бүрэлдэхүүсгээ өгөөд явж байгаа. Тэгээд өдөө хүртэл нийтдээ одоо 50 гаруй удаа цусаа өгсөн байна. Яг хатгалт хийгдсэнээс хойш нэг 5-6 минут өгсөн байдаг. Улаанбаатар хотын хэмжээнд цус илбэл судлалын үндэсний төв 3 ажилдаг. За энэ төв маань болохоор Баянзүрх төв буюу Баянзүрх цус цуглуулах төв. За тэгээд манай төвөөр үйлчлүүлж байгаа донорууд маань эхний ээлжинд цус цуглуулах цаг гэж байдаг. За энэ цаг маань болохоор өглөө 8:30-аас 13 цаг 30 минут хүртэл цус цуглуулах үйл ажиллагаа зохион байгуулагддаг. За донор цусаа өгөхөөр ирлээ. Цусаа өгөхөөр ирээд хамгийн эхлээд цусны донорын эрүүл мэндийн карт гэдэг энэ картыг бүглэнэ. За карта бүгэсний дараа ресепшн хэсэг дээр цус өгөлтийн кодоо авна гэсэн. За кодоо авсан үйлчлүүлэгч маань энэ цусны бүлэг буюу цус багталтыг үздэг өрөөнд орж цусны бүлэг болон цусны багталтаа үзүүлэх зайлшгүй шаардлагатай. 21 оны одоо цус цуглуулалт бол нийт одоо Улаанбаатар хотын хэмжээнд үе цус илбэл судлалын үндэсний төвөөр 27200 одоо 94 донороос цус цуглуулсан. Төлөвлөсөн төлөвлөгөөгөө 103%-аар одоо бас давуулан биелүүлсэн юм амжилттайгаар явж байгаа. Нэг хүний өгсөн бүхэл цуснаас одоо севингийн бүтээгдэхүүн, улаасын бүтээгдэхүүн, ялцсан бүтээгдэхүүнс 3 төрлийн бүтээгдэхүүн хийж яг тухайн бүтээгдэхүүн шаардлагатай хүмүүсэд бид учраас 3 хүний амнаас аварна гэж ингэж ярьдаг байгаа. Тэгэхээр энэ одоо бүтээгдэхүүн болгоноор нь тусад нь одоо ялгаад авах энэ бас боломжууд бүрдсэн. Эргээд бид нар одоо нөөцийн менежмент хийх, бүтээгдэхүүнийг одоо бас яг шаардлагатай бүтээгдэхүүнээр цаг тухайд нь хангах энэ боломжуудыг бас бүрдүүлж өгч байгаа ийм одоо сайн талууд байдгаа. За одоо бид нар сүүлийн үед одоо техник технологи хөгжөөд дэвшил гарснаар манайх бол энэ EDV 5 төслийн хүрээнд ийм хасах 80 хэмт хадгалдаг ийм том хөлдөөгч хөрвөгчтэй болсон байгаа. Энэнд хэрвээ нөгөө бүтээгдэхүүнээ севингийн бүтээгдэхүүнийг бид нар хасах 80 хөрвөгч нь 5 жил хадгалах боломжтой болсон. Өмнө нь бол одоо бид нар зориултын бас хөрвөгчөнд бол нэг 2 жил өдрө хадгалдаг байсан бол одоо 5 жил хадгалдаг болсон байна. Даршилсан улаасыг бол нэг 35 хоног хадгалах боломжтой. За энэ бүтээгдэхүүн буюу байнгын ингээ хөдөлгөөнтэй байх ёстой. Энэ бүтээгдэхүүн маань болохоор даршилсан улаас хөлдөө севин ялтас эсийг авч байгаа. Тэгэхээр энэ ялтас эс бол хүний биед бол 14 хоног хадгалагдах боломжтой байдаг бол бүтээгдэхүүн болчоор 5 хоног хадгалах боломжтой. За хадгалтын хугацаа, тийм бүх зүйлийн энэ шошгон дээр бүлэг, тухайн одоо цус өгөгчийн код бид нарыг юм баталгаажуулсан шошготой байдаг. Тэгээ энэ цус маань 100% баталгаатай найдвартай цус бүтээгдэхүүн байх нэ. Бэлтгэсэн цус бүтээгдэхүүн маань эмнэлгүүдэд 24 цагийн туршид тасралтгүйгээр олгогддог гэсэн үг байна. Тогтмол хугацаанд байнга цус өгч байгаа донорын эзлэх хөв бол бас сүүлийн 2 жилдээ нэмэгдсэн юм үзүүлэлттэй байна. За энэ оны бас нэг гол онцлог ажил бол бид нар цусны донорын тухай хууль гэсэн одоо дан хуультай болох гэж байна. Одоо мөрдөгж байгаа донорын тухай хууль бол одоо цусны донорын асуудлаас гадна эсэд эрхтэн шийдвэрийн суулгах тухай асуудлууд ингэж зохицуулагдаж явж байгаа. Тэгэхээр энэ бол одоо бас яг нэг хуулиар зохицуулахад бас одоо үзэл баримтлалын хувьд бол одоо нийцэхгүй маа гэдэг энэ саналыг одоо бас бид нар цөөнгөө жил ярьж байгаа. За тэгээд одоо бас төлөвлөгөөнд тусгасны дагуу энэ дээр одоо ажлын хэсэг үүсэт явж байгаа. Тэгэхээр цусны донорын тухай хууль одоо дангаараа ингэж гарч ирснээр одоо бидний хувьд тулгамдаад байдаг маш олон асуудлуудыг одоо бид нар эрх зүйн зохицуултуудыг хийх боломжууд гарч ирнэ. Ямар нэг архив хууч өвчнгүү, за ВЦ гепатитын одоо халдвараар өвдөж байгаагүй гэдэг юм одоо ингээд бидний бас тодорхой шалгуур үзүүлэлтүүд байдаг. Тэгэхээр энэ одоо харьцангуй ийм эрүүл хүмүүс бол
цусны дооны игнээ нэгдэх боломжтой. За зарим хүмүүсийн донд одоо бас өрөөсгөл ойлголтууд байдаг. Зөвхөн 1-р бүлгийн цусны цустай бол одоо доонор болдгоо гэж ойлгодог. Тэгэхээр 4 бүлгийн цустай хүмүүс бол бүгдээрээ доонор болох боломжтой. Учир юу вэ гэхээр одоо бид нар тухайн бүлгийн цусыг одоо шаардлагатай байгаа өвчтөнд яг тухайн бүлэгтэй өвчтөнд нь одоо сэлбэдэг байна. Тэр нь бол эмчилгээний хамгийн үр дүнтэй байдаг учраас энийг одоо аюулгүй талаасаа ч гэсэн одоо их өндөр ач холбогдолтой байдаг учраас бүх бүлгийн хүмүүс одоо цус авах боломжтой байдаг. Аваар осол, түлэгдэл их байдаг, цусны хоногдол бага байдаг болохоор залуучуудаа ер нь цусаа байнгын 2 сар тутам цусаа өгж явахыг уриалж байна. Одоо залуучуудаа хандаж хэлэхэд бол одоо боломжтой байгаа дээрээ бос хүмүүс сулаасаа гэж хүсэж байна. Нийт одоо бас залуучуудаа нийт одоо бас энэ доонуудаа талархж байгаагаа илэрхийлье. Мөн одоо бас цусны дооны игнээ нэгтгэхэд манай үе таалах бүрэн нээлттэй байгаа шүү. Та бүхнийг бас одоо цусаа биелэх аянд нэгтгийг уриалж байна.